Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө видео хичээлээр Java програмчлалын хэлийг ашиглан хэрхэн хүнтэй харилцдаг програмчийг зааж өгье. За нэг өсөндөө хүнээс нэрийг асуугаад буцаагаад хэвлэдэг програмыг хэрхэн Java хэлэн дээр бичгийг зааж өгье. За бид нар Java хэлнийхээ үндсэн санг импортлж оруулж ирэх хэрэгтэй. За үүний тулд import Java utility буюу util гэж бичээд scanner гэж функц авч өгнө. За энэ маань компьютерийн keyword-наас өгөгдөл оруулах функц байгаа. Өмнөх хичээлдэр тайлбарласан public class main гэж бичиж өгнө. За дараагаар нь public static void main гэж бичээд за бөөрөнгийн алтан дотор string буюу тэмдэгт мөрний утгууд аавна гэж бичээд за аргумент утгаа бичиж өгнө. Аргументуудын утгууд. За үүний дараагаар одоо үндсэн програмчлалын хэсэг маань эхэлнэ. За энэ дээр би компьютерийн keyword-наас өгөгдөл авдаг сканерын функцаа нэгдүгээр мөрөн дээр импортлж оруулж ирсэн учраас одоо энэ дээр үндсэн функц авч өгнө. Сканер гээд дуруу хөлсөгчийн нэрээ өгнө. За үүнийг би өнөөдөр за OZ буюу Oz гэж нэрлэлээ. Тэнцүү new scanner. За бөөрөнгийн алтан дотор системийн өгөгдөл оруулж байгаа учраас системийн гэж бичлээ. За үүний дараагаар би дэлгэцэнд тэмдэгт мөр хэвлэх хэрэгтэй. System out print line буюу одоо дэлгэцэнд өгөгдөл хэвлэхээр текст хэвлэх гэж байна. За enter your name гэж бичижээ. За өөрийнхөө нэрээ бичээрэй гэдэг. За үүний дараа одоо бид нэр хувьсгчаар одоо өгөгдөл амжуулж авах хэрэгтэй байгаа тэмдэгт мөр хувьсгчийг хүний нэрийг бол тэмдэгт мөрөөр хувьсгчаар утгах нь бол авах хэрэгтэй байдаг. Тийм учраас string гэж бичээд за одоо нэр гэд хувьсгч оноогоод өгье. За энэ нэр хувьсгч маань тийм үү? Нэр тэнцүү OZ гэсэн хувьсгчийг одоо scanner функцийн OZ хувьсгчаар дамжуулж бид нэр Java програмчлалын хэлэн дээр одоо компьютерийн keyword-наас өгөгдөл авах гэж байгаа учраас next line гэсэн функцийг бичнэ. За өмнөх жишээн дээр болохоор next int буюу одоо бүхэл тоог бол тэгж авдаг бол одоо энэ дээр тэмдэгт мөр байгаа учраас next line гэсэн функцаар аавна. За үүнийхээ дараа system out print line дотроо за your name гэдэг одоо таны нэр гингүүтээ энэ дээр нэмэлт тэмдэг тавиад нөгөө нэрээ бичээд өгье. За ингээ ажлуулад үзье. За функцэн дээр функц маань ажиллаж байна тийм үү? Enter your name нэрээ оруулах чинь. За миний нэрийг одоо Азаа гэж бичье. Дарлаа. Your name Азаа, таны нэр Азаа гэж байна. За энэ дээр өгөгдлөөр хүний нэрийг бас уртаар бол оруулж болно. За хүний нэрний оронд төрөл бүрийн текст оруулж болно. За жишээлбэл яах нь вэ? John Wick. За ингээд одоо киноны нэр өчтэй John Wick chapter 4 гэвч. За энэ төр дарлаа ингээд уртаар нь текстүүд утгыг авч яана. За ингэж бол JavaScript програмчлалын хэлэн дээр хүний одоо тухайн тэмдэгт мөрийг keyword-наас суугаад буцаагаад хэвлж оруулж өгдөг юм байна. За мөн дээрээс нь тэмдэгт мөрөөр өгөгдөл авахаар бол string гэж тухайн хувьсгчийн нэрээ зарлж өгөө. Тухайн хувьсгчийн утгыг keyword-наас авахын тулд scanner функцаараа одоо нэгсэндээ JavaScript-ийн keyword-наас өгөгдөл авдаг буюу компьютерийн гараас өгөгдөл авдаг функцийг импортлж оруулж ирээд нэгдүгээр мөрөн дээр, дөрөвдүгээр мөрөн дээр тухайн scanner-аа OZ буюу Oz гэж шинээр зарлж өгөөд тэрийг 7-р мөрөн дээр өгөгдлөө next line функцаар аваад ингэж хэвсэн байна. За ингэж бол өнөөдрийн жишээгээр бид нэр дурын хэрэглэгчийн нэрийг аваад буцаагаад хэвлэж байгаа жишээ маань амжилттай боллоо. Таны нэр хэм бэ? Bolt. Your name Bolt. За өнөөдрийн хичээлд анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Манай сувгтанд таалагддаг бол сувгийг маань лайк дарж, бичлэгийг маань лайк дарж дэмжээрэй. Мөн сувгийг маань subscribe хийж дагаараа мөн дээрээс нь бичлэгийг маань share хийж бусад түгээгээрэй. Дараа дахин уулзцаая баяртай.